예, 목사님. хажууд Йохан байна уу? 내 목소리 들려? 나 박옥수 목사야. хажууд Йохан байвал надтай яриулаач. Йохана, миний дуу сонсож байна уу? Тийм ээ, пастра. Исая 40:31. Эзэн найдагчдын хүч нь шинчлэгдэх болно. Бүргэдийн айлх мэд. Үхтэй ч үл цуцсан үл ядарна гэсэн байдаг. 네가 정갈의 독을 이기려면 새 힘이 필요해. Йохана, чи хилэнцгийн хорыг ялахын тулд шинэ хүч хэрэгтэй. Эзэн найдагчны хүч нь шинчлэгдэнэ гэж хэлсэн. Библиэлд тэгж бичсэн байгаа. Чи итгэж байна уу, Йохана? Ойлгож байна уу? Йохана. Сэмэт түгээгч. Йохан? Тийм ээ, Йохан. Юу вэ? Байна уу? Хүн байна уу? Суулгачаа. Юу болсон бэ? Одоо түүний даралт хэвийн байдал буцаж орж чинь мөн үү? Хүүе. Бурхан минь, энэ юу болоод байна? Энэ бол гайхамшиг. Түр хүлээж байгаарай. Эмчээ. 감사합니다. Бурхан минь, үнэхээр баярлалаа. Баярлалаа. Бурхан минь, баярлалаа. Үглийн өмнө миний ганц барьж чадсан үг бол пастрын л надад хэлсэн үг байлаа. Эзэн найдагчдын хүч нь шинчлэгдэнэ гэсэн тэр үг миний сэтгэлд гэрэл болон туссан. Шинэ хүчийг өгнө гэсэн бурханы үг миний зүрх сэтгэлд орж ирсэн билээ. Энэ үг нь намайг хилэнцээс хатгуулсан тэр хорноос аврахад хүргэсэн. Миний сэтгэл гайхалтай өөрчлөлт гарч миний биед ч гэсэн гайхамшигтай өөрчлөлт гарч эхэллээ. Ямар ч хүчгүй байсан, хэвтэж байсан миний биед эзэн найдсан чинь шинэ хүч гарч эхэлсэн юм. Хүмүүс түүнийг гайхамшиг гэж хэлдэгч би тэр гайхамшигын учиршилтгааныг тодорхой мэдэж байсан. Оо, министр Йохан. Йохан, таны бие зүгээр үү? Тийм ээ. Их сайн итажгүй болсон. Ахаа би таныг өвчлээ гэж одоо ямар их санаа зовсон гэж одоо ч ихсэн өвдөд байна. Чи энийг хардаа? Юу ямар шичгийн юм бэ? Би Йохан юу ч болохгүй гэж итгэжсэн. Йохан эрүүл болно гэж итгэжсэн. Тийм үү? Ягаад? Йохан чи бол атмануудаа байлдаал ялжсэн. Бас 8 тонны алчааны машин мөргүүлээ ч гэсэн амьд үлдчихсэн шүү дээ. Йохана манай чамайг эрүүл инх эдгэрхийн тулд ямар ч тайлбарсан гэж мэдгүй. Тийм ээ, энэ бол бурханы юу байлаа. Бурхан Йоханд дэндүү хайртай учраас Йоханыг дахин нэг удаа авсан байна. Йохан гой, энэ бол үнэхээр гайхамшиг. Миний эмчээр ажилласан он жилүүдийн турш ганц удаа ч ийм зүйл байж байгаагүй. Йохан таныг манай эмнэлэгт ухтан хүлээн авсан үнэхээр том ерөөл үнэхээр сайхан зүйл байлаа. Нэрээ эмчээ бид нар энэ магадлалгаа гаргаж байхад Йохан таны энэ ашигласан ажиллагаагаа бас бичих хэвээр. Харин яаж эдгэрснээ бичихсэн чи юу гэж бичих мэдэхгүй байна. Энэ дээр юу гэж бичвэл зохихгүй. Бурхан хийсэн гэж бичээрэй. Би зүгээр л бурханы үгийг хүлээж авсан өөр юм байхгүй учраас бурхан руу найдсан өөр юм байхгүй. Юу нэ? Надад ямар ч найдвар байхгүй байсан. Ямар ч арга намайг аварч чадахгүй гэдгийг би мэдэж байсан билээ. Тэрнээс болооч тэр юм уу пастортай уулзаар ярьснаас хойш би үгийн дагуу бурхан руу л харж найдахаас өөр аргагүй байсан. Тэгэж би шинэ хүчийг олж авсан юм. Тэгчний хүч нь шинчлэгдэнэ. Исая номын 40:31 энэ ишлэл шиг. Хүш. Өнөөдөр академи хичээл явуулдаг өдөр мөн үү? Тийм ээ. Өнөөдөр энийг хардаа.
Би хүүхдүүдтэйгээ хамтдаа солонгосын хичээл хийж ийм ном хийсэн. Хүүе чи ч ястаа мундаг юм гэж солонгос хэлний багш хийж болох юм шүү. Нэрнгээсээ би тгий гэж бодоод байгаа. Канатара. Яа, ямар дуудлага сайтай вэ те? Яг миний ирээдүйн мөрөөдлийн мэрэгжил муу юм шиг байна. Гэхдээ хараахан бүртгүүлсэн хүмүүс цөөхөн болохоор их санаа зовоод байна. Тийм үү? Хэдэн хүн бүртгүүлсэн? Битгий харахаарай. 2 хүн. 그게 진짜야? Үнэн юм уу? Энэ чин Солонгос академи биш, Лайберия академи байсан ч гэсэн энэс олон хүн бүртгүүлэх байсан. Ингэж хичээнгүйлэн бид нар бэлдээд ямар нэмэр байна? Хүн ирэхгүй юм бол нэмэр байхгүй штэ. За тэгвэл чи нэг хүн заагаад би нэг хүн заагаа ингээд 2 хүн заавал болчих юм шүү. Гүй чи юу яриад байгаа юм бэ? 기다려보자. Гүй бүгдээрээ бурханд бас найдаж үзье. Итгэхэд залбирч үзье. Би эмнэлэг дээр маш олон юм надад бодогдчихсэн. Би гарцаагүй хилэнцэд татгуулаад өгөхөөсөр аргагүй гэж би болцсон байхгүй юу? Ихтэй бурханы үгийг сонсоод бурхан руу найдаад бурхан руу харгаж чиглүүлсэн чинь надыг хорноос ангижрахад ялахад маш хэцүү байсан шиг тийм хэцүү зүйл миний амьдралд тохиолдно. Гэхдээ хамгийн түрүүнд бурхан руу л найдах хэрэгтэй байна гэсэн бодол төрж илээ. Өө тийм үү. Тэгвэл Йохан авшин хэлснээр хамт хийж үзье. Айго, ердөө л 2 хүн бүртгүүлсэн байж бурхан руу найдахаар одоо ямар тэр 2 хүн чинь 100 хүн болоод өөрчлөгдөд 200 болоод тэгэх юм уу? Тийм юм гэж юу яах вэ? Хүүхдүүдээ та нар юу хийгээд байна? Хүүхдүүд энэ юу бүртгүүлээгүй болохоор санаа зовоод сууж байна. Та юу яриад байгаа юм бэ та нар чи 200 хүн бүртгүүлсэн байгаа штэ. Та нар хурдхан бэлдээдэх тийм үү пастор? Яцгай. За. 어려운 순간들이 있었지만 Энэс хойш надад маш олон дарамт бэрхшээлүүд тулгарч ирсэн. Харин тэр цагаас хойш би бурханд л найдаж чаддаг болсон. Хилэнцгийн хорноос ялуулсан бурхан намайг сайн мэдээний түгээгч зам руу удирдах өгсөн. Одоо би Америкт үсгэлэнтэй их нэртэйгээ 4 хүүхэд төрүүлж сайн мэдээд үйлчлэн ажиргалтай амьдарч байгаа. Миний шинэ амьдралыг өгсөн бурханд талархал болон алдрыг өргөж байна. Баярлалаа. 다시 한번 강동 지역 성도들을 큰 박수 부탁드리겠습니다. Халуун алга ташаалж явуулцгаая. 366장